Хамт олзогч та бүхэнд баярлалаа. Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал гантлах манай студид өнөөдөр ярилцахаар ирсэн байна. Урилга хүлээн авсан танд баярлалаа. За. Өчигдөрхөн Чингисийн талбай дээр Чингис бондоо санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн үйлчлэгээ танилцуулж илаа. Тэгэд корпорацийн хувьд бондоос хичнээн хэмжээний санхүүжилт авсан бэ. Тэргээр одоо юу исэн бэ гэдэг нь харьцангуй барилгын салбар учраас нүдэн дээр ил ингээ босоод харагдаад байна л да. Зүгээр санхүүжилтийн хэмжээ, зарцуулалтын тухай та юу хэлмээр байна вэ? За Чингис бондоос манай төсөл санхүүжсэн 3 төсөл, 4 төсөл боён тухай 1 2 хороол, дээр нь шинэ яармаг, дээр нь аймаг болгоно Бянган айлын орон сууцны хөтөлбөр гээд энэ төслүүдэд санхүүжилт авсан. Нийтдээ бол нэг 277 тэрбум төгрөгийн санхүүжилт авч явж байна. Энэ өөрөө мэдээж яг Чингис бондын хөгжлийн банкар хөрөнгө оруулалт хийж байгаа. Хүүтэй 7 жилийн хугацаанд 7% хүүтэй бид нар хүүгээ графикаар нь төлөөл явж байгаа л да. За энэ Чингис бондын асуудлаар бол ер нь дэлхийн эдийн засгийн хямралтай үед бол Чингис бонд босгосон өөрөө бас их Монгол улсад их амжилт олсон гэж бодож байгаа. Өнөөдөр хэрвээ Чингис бонд бид нар босгоогүй байсан бол магадгүй долларын үнэ өнөөдөр 5-6 мянган доллар хүрсэн. Өргөн хэрэглээний бараа ямар үнд төрсөн, бензин тоос ямар үнд төрсөн байхыг бол бас тааж мэдэхгүй л. Тэгэхээр нөгөө дэлхийн эдийн засгийн хямралын үед нөгөө энэ мөнгийг босгосон дээр бид нар сая хямралын үед амжилтаа одоо даван туулсан гэж хэлж болохоор. Тэгэхээр энэ Чингис бонд нь өөрөө бол ерөөсөө нөгөө өглөг зээл гэж хүмүүс яриад байна шүү дээ. Одоо хүн болгон өглөгтэй болчихлоо, нөгөө зээлтэй болчихлоо, өртөө болчихлоо гэж яриад байгаа. Энэ өөрөө бас нэг өрөөсгөл юм шиг л надад бодогддог л да. Энэ өөрөө бол зүгээр хэвийн зээл эргэж төлөгдөх өглөг байгаа байхгүй. Ямар ч өнөөдөр бизнес ихэд банкнаас зээл авдаг, хувь хүмүүс хоорондоо зээлийн гэрээ хийж харилцан одоо биеиндээ зээл өгдөг те. Тэр нь хүүтэй тодорхой хугацаатай тэр хугацаанд нь өнөөдөр бид нар хүүгөө төлөөд хугацаанд хүүгөө төлөө явж байгаа өглөг зээлчин бол хэвийн одоо зээл гэж явагддаг байхгүй. Тэгэхэд өнөөдөр бид бүгд л одоо төрсөн хүүхд болгон хэдэн тэрбум төгрөгийн хэдэн сая төгрөгийн өртөө татваршгүй өртөө болсон юм шиг л хүмүүс ойлгоод байгаа байхгүй. Энийг бол би өөрийнхөө хувьяасаа бол энэ бол буруу. Энэ одоо Чингис бондыг босгосон тэр үед бол 5 тэрбум төгрөгийн бонд босгосон эрх өгсөн юм билээ шүү дээ. Тэр үед бол 4.5% хувийн хүүтэй одоо Чингис бонд босгосон. Одоо яг тэр хэмжээгээр Монголд хөрөнгө босгоё гэдэг ямар нэгэн бонд босгохыг хэдэл өнөөдөр дэлхий дээр мөнгөний үн доотл нь 14%, 11%, дээдл нь 14% өргөж шít. Тэгээд одоо бол би тэр үед нь бол 5 тэрбум төгрөгийг 4.5%-аар хүүтэй те авчихгүй яасан бэ л гэж би бодож байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ мөнгийг авснараа бид нар өнөөдөр ямар их том бүтээн байвал өчтөр одоо тэр Чингис бондор хийсэн тэр бүтээн байгуулалтын одоо танилцуулга одоо Сугадрын талбайд одоо нэг экспо боллоо шүү дээ. Тэрэн дээр одоо 3-4 дугаар захлагын станц нүүрэнтэй дулааны 5 дугаар захлагын станц өргөтгөл одоо энэ годомж төсөл гээл те одоо энэ зам тэгээд одоо бусад одоо барилгын салбар дээр гэтэл одоо тэр жижиг дунд үйлдвэрүүд нэлээд хөгжлөө шүү дээ. Өнөөдөр улаан монголчууд өөрсдөө 100% цемент үйлдвэрлэдэг боллоо. Гангийн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийсэн байна. Гантаа болно гэдэг чинь сүүлийн одоо 800 жилийн дараа Чингис хааны дараа бид одоо гантаа болж байгаа гэдэг бас нэг яриа байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр энэ хөгжил бол гангаас эхэлнэ. Тэгээд одоо гангаас үндэслээд одоо ар моторын төмөр бүхэл юм хийж байна. Энэ гантаа болно гэдэг чинь одоо саяхан их хурлын дарга Японд очиад альчлыг явьжсэн Toyota машины те зүгээр нэг те төмөн идан хийлдэ Монголд үйлдвэрлэлээ тэр нэргээ гаргая гэсэн ийм асуудал яригдж байна. Энэ өөрөө тэрэнд одоо Монгол ажилчид Монгол хүнийг Япон сургая гэжсэн. Энэ бол маш зүйтэй алхам болсон болов уу гэж бодож байна л да. Бондыг иргэн одоо бондоос авсан зээлээ иргэн төлөхөд санхүүжилттэй үед хүндрэл гарч ийн байхгүй. Өнөөдөр за төрийн орон сууцны корпорац боён тухай 1 хорооллыг босгоод бид одоо үнийн зорилтууд бүлгүүрөө хандсан үнийн бодлого бас нэлээ зохицууллаа л да. 1 м квадратыг бол иргэдтэй сая 280 мянгаар өгсөн. Тэгээ сая 280 мянгаар
өгч яана гэдэг чинь бодит одоо үнний одоо метр квадратын барилгын салбарт бодит одоо хөрсөн дээр болгож ирсэн. А ингэж өгснөөрөө бид нар бондгоо хүүг төлөө явж байгаа байхгүй. Одоо бид нар 7% хүүтэй гэж шүү дээ. Энийг яг арабхаар бид нар төлөө явж байгаа байхгүй. Бидрээс өнөөдөр төлөгдсөн нөгөө хүүгээрээ эргээд нөгөө бонд Чингис бонд чи хүү цаашаа одоо төлөгдөд явна. Тэгэхээр өнөөдөр бол ямар ч байсан энэ Чингис бондыг бол төлж чадахгүй өрөнд автчихлаа гэдэг асуудал бол жоо өрөөсөл юм болов гэж харж байна л да. Түрээсийн орон сууцнд амьдрахаар суглаан тавьсан 350 иргэн одоо бүгд байранд орчсон байгаа юу? За өнөөдөр өчигдөр бас нэг хошин шагийн юм л явж илээ нэг баахан одоо нэг хиймэл гүглнүүдийг хийцэн тэрнээс ингээл суглаа татаал гатгаар нь гаргаж ярил тавиал үлдсэн яах ингээл асгаал тэ ингэж байж болохгүй ингэж ард түмнүүд оромжилж болохгүй өнөөдөр бид нар 1200 одоо 5 6 жилийн өмнө те 5 6 жилийн өмнө эргээд харъя л да өнөөдөр метр квадрат нь ямар үнэтэй байлаа орон сууц те өнөөдөр тэр метр орон сууцыг барьж байсан одоо барьж байсан барилгачид ямар хүмүүс байлаа хятад л байсан шүү дээ. Тэ нөгөө хөөсрөл гэдэг нь айгүй өндөр түвшинд байсан байхгүй. А энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өнөөдөр метр квадратын үнийг барилгын метр квадратын үнийг одоо хөрсөн дээр нь болгоцсон буянтгаа нэг орол дээр өнөөдөр сая 280 мянгаар болсон. Тэр үед хамгийн бага үнэтэй орон сууц бүрэн зотмол шүү. Ийм барилгыг бид нар цөөхөн барьсан байсан. Бид нар энийг цөөхөн одоо хямд үнэтэй орон сууцыг иргэдтэй өгөхэд өнөөдөр бид нар энэ орон сууцныхаа ашиглалт болгоод борлуулалт хийхэд 15,000 хүн бид нар тандсан байхгүй. 15,000 хүн. За 15,000 хүнээс бид нар шүүрлэлт хийсээр байгаад одоо шигшэлт хийсээр байгаад 9,000 хүн яг энэ одоо болцол хангаж байна гэд бид нар ч бас нэг журам дүрм байгуулж гаргаад те гэр хороол бидний зорилго бол гэр хорооллыг те одоо яндан цөөлөх те бас нэг зорилтууд бүлгүүрээр хандсан хүмүүсүүдээр орон гэргүй байгаа хүмүүсүүдээр хандсан бодлого явуулсан. Ингээд ирэхээр бид нар энэ хүмүүстэй нөгөө 1764 байшинг бид нар 9,000 хүнд яаж хуваарлах вэ? За бид нар шууд таньдаг мэддэг хүнд нөгөө суглаа суглуулахаар өгөх юм бол аль хэдийн би авилгатай тэмцэх газар байцаагтж явж байгаа л байсан байхгүй. Энийг бид нар ерөөсөө иргэдтэй шантрах хандъя гэсэн байдлаар суглаа явуулаад очсон. А дараа нь түрээсийн орон сууцны хөтөлбөр өнөөдөр 1999 онд их хурлаар түрээсийн орон сууцны хөтөлбөрийг баталцсан байд юм байл. Дараа нь 2014 онд 13 онд байна 13 онд байна тий 14 онд юм байл. 14 онд болохоор баяр сайхан сайдын үед түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх бас нэг цогц юм одоо юу гарсан байт юм бэлээ төлгөө гарсан байт юм байл. Тэрнээс хэрэгжихгүй явж байгаад сая л түрээсийн орон сууцны шийдвэр төрийн түрээсийн орон сууцны шийдвэр гараа явуулаа шүү дээ. Өнөөдөр тэрэнд нь 350 орон сууц байгаа юм. 350 орон сууцнд өнөөдөр 22 мянган иргэн зөвхөн Улаанбаатар хотод өнөөдөр та бодоод үзэхэд бол судалгаа хийгээд үзэх юм бол Улаанбаатар хотод 22 мянган иргэн түрээсээр амьдарч байна. Энэ бүх хүмүүс өнөөдөр 350 орон сууц руу түрээслэх гэж хямд те түрээс рүү орё гэсэн бодол байгаа. За энэ хүмүүст яаж хуваарлах вэ? Бид нар бас нөгөө суглаагаар явуулаад асуудлыг шийдсэн. Ингээд яг эзэн дээр очсон байгаа байхгүй. Энийг л ерөөсөө нэг жоохон шүүмжлэл маягаар хандсан. Тэгэхээр энэ нөгөө түрээсийн орон сууц өөрөө эхлээд хийгдэж байгаа нь чухал. Одоо бидний 2020 он хүртэлх хөтөлбөрт бол Улаанбаатар хотод 20 мянган айлыг түрээсийн орон сууцаар хангана гэж байгаа. За энэ түрээсийн орон сууц нь бол ер нь өндөр хөгжилтэй орнуудад хэдэн ийм бүтээгдэхүүн болж хувирд юм байна л да. Одоо маш олон янз янзын бүтээгдэхүүн байт юм байна. Өнөөдөр бид нар анхныхаа 100% түрээсийн орон сууцны бүтээгдэхүүнээ танилцуулсан. Одоо түрээсэлж хагаад хувьдаа авах. Тэг хэдэн жилийн дараа 20 мөн 30 жилийн дараа энэ орон сууц нь таны өмч болно шүү гэдгийг л дараагийн түрээсийн бүтээгдэхүүнээ одоо бодлого боловсруулаад явж байгаа. За энэ түрээсийн орон сууцны ачааллууд өнөөдөр эрэлт их байна. Нийлүүл бага байна. Тийм учраас өнөөдөр энэ түрээсийн орон сууцнд бас нөгөө 30% хоригдлол бий болгож чадахгүй. 30% хоригдлын бий болгож чад 5%, 8% морож авч чадахгүй хүмүүст л зориулсан нөгөө хоригдлол бий болгож чадаагүй хүмүүстээ зориулсан бодлого авсан шүү дээ. Тэгэхээр энэ бол маш одоо эхлээд суурай тавьсан л чухал. Одоо энэ хүмүүс байраа түрээсэлж агаад тэгээд өөрсдийн болгоод авчих.
одоо бол бид нар бол 100% түрээс гэж явж байгаа. Магадгүй одоо нөгөө энэ түрээс нь явж байгаад өөрийн хувийнх болох тийм одоо боломж байгаа. Одоо бол яг 5 жилийн хугацаатай бид нар гэрээ хийсэн байгаа шүү дээ. Жил гэрээ сунгая. Тэгээд нөгөө түрээс нь маш хямдхан байгаа шүү дээ. Өнөөдөр нэг одоо цалингийн хэмжээ юуг нь гаргасан байгаа. 25%-аас хэтрэхгүй гэсэн. Тэгээд нийтдээ Улаанбаатар хотод бол 2 өрөө байр түрээсийн байр маань 270 мянган төгрөгөөр түрээслэгдэж шүү дээ. Сарын. Тэгээ яг хөө тэр иргэд маань цахилгаанаа дулаанаа нөгөө бусад зарлаад урсгал зарлаад төлөө явчихна. Тэгэхээр их боломж нэгдэж байгаа байхгүй. За хөдөө орон нутагт бас бүхэл бидний мянган айлын орон сууцны хөтөлбөр явсан. Бас л хөдөө орон нутгийн иргэдэд бас метр квадратт нь 180 мянган төгрөгөөр очиж байгаа. Бас л 2 өрөө шинэ байрууд шүү дээ. Тэгэхээр өнөөдөр Улаанбаатар хотод бас байршлаасаа түрээс нь бол за хотын төвдөө бол нэг 7-800 мянга байт юм байна. Одоо 2 өрөө тавилгатай тавилахгүй 1 өрөө гэдгээр те хотоос жоохон зайдуу. Тэгээд тэр байршлаасаа байт юм байна. Тэр орон сууцны орчноос нь болд юм байна те. Янз янз л те. Тэгтэл өнөөдөр Улаанбаатар хотод бол түрээсийн дундаж нь бол 500-аас дээш байна шүү дээ. Тэгээ нэг л бас төр оролцоод бас иргэдтэй бас хэмд түрээсийн орон сууцыг шийдэл гэж энэ асуудлыг хийсэн юм да. Буян тухай 2 хорооллын 2 дугаар ээлжийн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн 7 хоногт эхэлсэн. Тэгэхээр 2018 онд одоо энэ хэсгийн орон сууцыг бол ашиглалтанд оруулна гэж төлөвлөж байгаа юм билээ. Хичнээн айлын орон сууц яг энэ хэсэгт баригдах бай. За нийтээ буян тухай 2 хороолч өөрөө цогцоороо 6500 айлын орон сууцсан шүү дээ. Тэнцээ бол 4 цэцэрлэгтэй 2 сургуультай үйлчлэгээний төвтэй кино театр дээр бусад одоо нөгөө хороолт юу байх уу те бүхэл юм зогсоор шийдсэн том хороол танаас мэдж байгаа. За буян тухай 2-ыг би 2 хуваасан юм аа. Буян тухай 2-1, 2-2 гэдэг. За өнөөдөр бас Чингис Бонд руугаа ирлээ л. Хэрвээ Чингис Бондоо бид даваад өнөөдөр төрийн орон сууцны карпас нийтдээ Улаанбаатар хот болон орон нутагтаа бол нийт 100000 айлыг орон сууц хангасан байна. Хэрвээ энэ Чингис Бонд байгаа гэсэн бол 100000 айл орон сууцгүй байхгүй юу? За энэ буян тухай 2-1-ийн хөрөнгө оруулалт нь Чингис Бондоор явагдаад бүтээн байгуулалт нэгэд одоо үргэлжлээ явж байгаа. Буян тухай 2-2 гэдэг үлдэгдэл 3900 айлын одоо нөгөө 2 сургууль нь нөгөө 3 цэцэрлэг нь тэнцэнэ байгаа шүү дээ. Тэгээ нөгөө үйлчлэгээний кино театр гараж менаж тэр үйлчлэг бүхэл юмнууд нь байгаа. За энд бол нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан. Бидэрт бол Чингис Бондоор цох хэмжээний те их усүр өгсөн боловч тэр маань цаашаа тэр том хороолт бол хүрэлцээг байгаа байхгүй. За ингээд бид нар дотоодын одоо шинэ дэлхийн зам гэж Монголын компани байгаа. Энэ компани хөрөнгө оруулалт босгосон юм. Хонконгийн бирждээс хөрөнгө оруулалт босгоод нийтдээ бол нэлээд том хэмжээний хөрөнгө оруулалтыг босгоод тэр хөрөнгө оруулагч маань өнөөдөр төрийн одоо корпорацтай төрийн байгууллагатай хамтарч ажиллая гэсэн үүднээс манайх руу хандсан байна. За монголчууд бид өнөөдөр ерөөсөө л уул уурхаагаас л амьдэрдэг юм яриад байгаа. Өнөөдөр Монгол улсад үйл хөдлөх хөрөнгө хөгжих ёстой. Үйл хөдлөх хөрөнгийн зах зээл одоо бий болчихжээ. Тэгэхээр өнөөдөр ер нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын ер нь дотоодын бүтээгдэхүүний 30-40% хангад юм байна шүү дээ. Үйл хөдлөх хөрөнгийн зах зээл нь. Тэгэхээр Монголд өнөөдөр үйл хөдлөх хөрөнгийн зах зээл явах ёстой. Тийм учраас өнөөдөр тэр хөрөнгө оруулагч нь үйл хөдлөх хөрөнгийг хараад төрийн корпорацтай хамтарч ажиллаа. За төрийн корпорац нь өнөөдөр ямар ч хүн өнөөдөр хөрөнгө оруулалт ихтэй ямар хүнд өгж байгаагаа судалдаг. За өнөөдрийн эдийн засаг Монголын бас эдийн засгийн байдал одоо хямралын үе гэхэд өнөөдөр Монгол руу мөнгө аваад ирэх хүн ховор байна. Тэгээд энэ хүмүүс өнөөдөр төрийн орон сууцны корпорацийн бүтээн байгуулалтыг үзээд хараад юу хийдгийг хараад юу хийснийг үзээд итгэл үнэмшлэр өнөөдөр хөрөнгө оруулалт хийж байна. Энэ итгэл үнэмшлийн суурийг хэн хийсэн гэвэл нөгөө Чингис Бонд байхгүй юу? Чингис Бонд байгаагүйсэн бол энэ бүтээн байгуулалт байхгүйсэн. Чингис Бонд байхгүйсэн бол өнөөдөр энд 100000 айл орон сууцнд орохгүй байсан. Чингис Бонд байхгүйсэн бол өнөөдөр энэ түрээсийн айлууд орон сууцтай болохгүйсэн. Чингис Бонд байгаагүйсэн бол өнөөдөр буян тухай 2-2-ын бүтээн байгуулалт тийм хөрөнгө оруулалтанд орж ирэхгүй л байх байсан. Тэгэхээр энэ өгөөж ямар өндөр түвшинд байгаа юм бэ гэдэг бас ард иргэдээ сайн ойлгох хэрэгтэй юм болов уу гэж бодож байна л да. Одоо нөгөө буян тухай 2-2 дээр жишээлбэл түрээслэх болов метр квадрат нь 2-ийнхоо нэгээс бол
нэг буян тухай нэгээсээ ямар авах гэдээ олон хүн асууж байгаа хэл та. За энэ дээр бол буян тухай хоёрын нэг гэдэг ихний хэсэг нь бол дандаа 9 давхар байшин, бас нөгөө зардал мөнгө нь бол хямд, бас нөгөө төсөв мөнгө нь бас хямдхан гарч байгаа. Яг бол наад зах нь нэг лефттэй байгаа байхгүй юу? А буян тухай хоёрын хоёр маань өнөөдөр 12 давхар өндөр байшин, 2 лефттэй бас нэг төсөв мөнгө нь өөр гарч байгаа. Дээр нь буян тухай хоёрын нэгийн үед бол өнөөдөр долларын үн ханш бас бага, долларын үн бол бага байсан. Одоо буян тухай хоёрын өнөөдрийн нөхцөл байдал дээр ингээд аваад үзэх юм бол доллар маань нэлээд өссөн байна. Нөгөө байшингийнхаа бүтэц хийцэн нэг левтээс бол 2 левттэй болоод бас өөр юу яасан. Гэхдээ үн бол харьцангуй бол яг нэг буян тухай одоо буян тухай хоёрын нэг чинь сая 350 гэж байгаа шүү дээ. Тэрнээс одоо нэг 100 гаруй мянга ч юм уу 200 гаруй мянган төгрөгөөр жоохон нэмэгдэж гарч ирэх болов гэж тооцоо байгаа. Энэ бол зөвхөн прогноз тооцоо хэлж байгаа шүү. Мэдээж энийг бол иргэдтэй бас нөгөө моргч 5% зээл 8% зээл рүү явуулна. За түрээсийн орон сууц руугаа бас явуулна. За энэ түрээсийн орон сууц магадгүй энэ одоо 3900 айлын орон сууц гэдэг чинь магадгүй 70% нь бол түрээс руугаа явж магадгүй. Ер нь түрээсийн бодлогоо барья гэсэн бодол байгаа. Түрээсэлж байгаа та 30 жилийн дараа тэ энэ таны байшин шүү гэдгээр л хандаад явах болов уу гэсэн бодол байгаа да. Тэгж ч явна. Энэ хоёрын хоёр дээр өрөөний зохион байгуулалтыг яаж хийж байгаа вэ? Өмнө нь болохоор нөгөө нэг өрөөгөө хийцэн байна гэдэг гэлтэй зарим хүмүүс болохоор энэ хоёрын зохион байгуулалт ямар юм болоо. За наад шиг гоё асуулт байна. Буян тухай нэгийг бол бид нар төлөлт хийгээд явхад бол нэг өрөө байр хийсэн л дээ. Нугаас нөгөө хүмүүсийн амьдралын түвшинд харуулад. За нэг өрөө байрыг хийсэн чинь хүмүүс ордгоо юм байна. Яг газар дээр авахгүй. Тий авдгүй юм байна. Яагаад гэж өнөөдөр нэг өрөө байр жижигхэн байр гэж ярьдаг боловч өнөөдөр нэг өрөө байранд хүмүүс амьдардаг юм байна. Яагаад гэвэл хүн чинь бас нэг тустай баймар байд юм байна. За одоо залуу гэр бүлээ тустай нэг өрөөнд унтмаар байдсан хүүхдүүдээ хажууд те эн чинь бас асуудал байна. За хоол хэлээ тэр өнөр танаар гардаг ч гэдэг юм уу. Бас асуудал байлаа шүү. Тэгээд би буян тухай бид бол би яг бид буян тухай хоёрын нэг дээрээ бол бид нар дандаа нэг өрөөгөө орон сууцаа зохион байгуулсан. Одоо бүгд борлогдчихлоо. Бүгд эзэнтэй болчихлоо. Энэ бол дэвшил гэж би бодож байгаа. Тэ? Тэгэхээр буян тухай хоёрын хоёр маань нэг давхартаа нэг өрөө байгаа. Яагаад гэвэл нөгөө зураг нь өөрөө тэгж гараад байна л да. Тийм учраас нөгөө байршилтын зураг мөр хийгээд яалчгүй одоо нөгөө норматив бүх юмд ингээ харьцуулаад үзэх юм бол яг нэг өрөө гарчаад байгаа. Тэгтээ цөөхөн. Дараагийн түрээсийн орон сууцны хөтөлбөр хизээ эргэчих болоо. Одоо нөгөө 22,000-аас 350 түрээсийн орон сууцтай болсон. Бусад нь орон сууцгүй байгаа. Тэгэхээр нөгөө түрээсийн орон сууцнд материалаа өгсөн хүмүүс дараагийн түрээсийн орон сууцны хөтөлбөрт орохдоо дахиж бүртгүүлэх юм болов ч юм уу. Иймэрхүү асуултууд танаа жишээлбэл сайтууд дээр нэлээд байсан л та. За бид нар бол түрээсийн орон сууцнд хяналт хийсэн олон хүн байгаа. Тэднийхээ бид нар бүртгээд авцсан байгаа. Одоо бид нар түрээсийн орон сууцны хөтөлбөр 7 сарын 1-нд бид нар эхлээд эхний нэг 200 гаруй байшин одоо ашиглалтанд орж байна. Тэрийг бас түрээслэн. Гэхдээ бид нар тэрийгээ бас нөгөө одоо өмнө бүртгүүлсэн хүмүүсүүдэд давуу эрх нөгөөд явна гэж бодож байгаа. Тэгээд бид нар хэрвээ энэ орон сууцны асуудал нийлүүлэлт маань их байвал бид нар иргэдтэй бол заавалчгүй одоо суглаад татуулаад тэгээд янз янзын асуудлыг үүсгээд байхгүй л та. Тэгээд хангалттай л хүмүүстэй байна. Гэхдээ энэ түрээсийн орон сууц ингээд үргэлжлээл явна. Одоо манай дахиад бидний одоо буян тухай хоёрын нэгийн 18 байшин байгаа. Тэр нь бол бас л 900 эд айл байгаа. Тэрийг бүгдийг түрээслэнэ. Тэгэл тийшээгээ одоо тэр бүртгэсэн хүмүүс ороод явна. Тэгээ яг одоо бас нэг хүмүүс маань байршлагаас хардсан юм байна. Тэгээ тэр сонгож очиж хүмүүс нь тийшээгээ очиад ер нь хөгшд маань тэгээ ахмад наснууд маань тийшээ орох их дуртай байна. Яг бол нөгөө агаар нэг тохилог юм байна. Орчин нэг сайхан байд юм байна гэж хүмүүс их хамсаатай л байна. Тэгээд бас олон хүнийг баярлуулж байгаа л одоо том бүтээн байгуул төсөв хөтөлбөр явж байгаа да. За эко яармаг нэг гэсэн бас нэг төсөл байгаа. Viva City-тэй зүүн талаараа яармгийн гэр хороолтой баруун талаараа ингээд нийлэхээр энэ төсөл ер нь юу болж байна? За одоо нөгөө нийслэлээс би өөрөө нийслэлийн иргэдийн урлын төлөөлөгч шүү дээ. Тэгээд тухайд бид нар чинь нөгөө нийслэлээр ярьж байгаа гэр хорооллыг дахин төлөлье гэж яваад 28 байшил гэж яриад тухайн үед нийслэлийн нөгөө юу их хурлаараа бид нар чинь байшлуулаа батлаад явсан. Тэгээд тэр үед нь одоо бас
манай хаан улдургаас чинь нөгөө их хуралд гарсан болд овийн гэрэлтэй дээр нь одоо нийслэлийн хурлын нийслэлийн төлөөлөгч хаан улдургаас гарсан хүмүүс одоо төвшин бид нар чинь бүгд ингэж ярьж байгаад яг тэр ярамны 4-р хорооны 8-р хэсгээр бид нар төлөлт авсан байхгүй юу. Одоо энэ төлөлтийн аваад би ч бас нэлээд явсан л да гадны өргөд татгал Сингапур явлаа, Турк явлаа, Солонгост ч очиж уулзлаа, энэ тэндээс мөнгө босгохол явлаа. Маш их хэцүү байт юм байна. Ер нь гаднаас хөрөнгө оруулна. Ер нь монголчууд бид өөрсдөө Монголоо л хөгжүүлэх ёстой, хөгжүүлэх юм байна гэсэн үгнээс өнөөдөр би саяхан одоо талын хэдэн айлдаа түлхүүрийг гардуулж өгөөд буян тухайн 1-2 хороолд оруулчихлаа л да. Оруулаад анхныгаа одоо удахгүй зургийн ажил дууссан. Нөгөө зураг маань дахиад өөрчлөгдөд байна л да. Тухайн хөрөнгө оруулагч маань өөрсдөө бас нэг зургаа бас ашигтай талын одоо дизайн одоо байдалтай төлөлт мөлдөө бас их хардсан юм. Тэгээд зураг нь өөрчлөгдөд явж байна. Одоо зураг нэгнээсээ эхлээ гараа авах юм бол ажил эхлэх гээд одоо асуудлаа яригадад эцсийн байдалтай явж байна л да. За өнөөдөр бас төлхөөрөө гардуулж өгсөн байгаа. Энэ ажил бол нэлээд эрчтэй талаастай явж байгаа. Бас л одоо нөгөө шүүмжлүүд гэр оруулаад дахин төлдөг юм үлгэрийн юм болж байна. Одоо энэ худлаа юм ярьж байна гэж байгаа юм биш ээ. Энд чинь бас төрийн одоо зүгээр гэр хороолд амьдарч байгаа л байж байгаа л 3 өрөөтэй 2 өрөөтэй байранд орно гэж чинь хэн болгон хүний те одоо мөрөөдө цалингараа мөрөөд ч юм уу те ажил хийгээд цалингараа байш аавна гэд бол бас л мөрөөдөл шүү дээ те ийм нөхцөлд өнөөдөр гэр оруулыг дахин төлж явж байгаа ч юм бол хамгийн одоо оновчтой хөтөлбөр явж байгаа байхгүй. Тэгээд тэр иргэд маань их баярлж байна л да. Одоо бүр өөртөө нөгөө итгэхгүй шүү дээ нөгөө ингээд шууд байранд орно гэдгээрээ. Тэгээд энэ ажил маань аваад дөнгөж нээлттэй хийчихэд төлхөөрөө гардууж очиж ирээ сууж байна л да. Гэр хороололд амьдралаа гэд нэг бодлын азгүй юм шиг нэг бодлын ядуу юм шиг гэж ойлгоод байгаа нүггүй юм шиг харин ч нэг үрлээ азтай. Ягаад тэгэхээр жишээлбэл гэр хороолд амьдарч байгаа шууд байранд орно гэдэг бол зээлийн дарамтанд орохгүйгээр шууд байртай болж байгаа байхгүй. Тэрийг бас их том боломж гэж хараад байгаа. Тийм шүү дээ. Тэр бол аюул том боломж. Өнөөдөр насаараа гэр хороолд амьдраад орон сууцыг мөрөөдөж тэгээ орон сууцтай болно гэж бас хэцүү шүү дээ. Би бас гэр хорооллын хүн л дээ. Одоо насаараа л шахуу гэр хороолд манай хар хүүхд насаас л амьдарч байсан. Тэр амьдрал өнөөдөр 21-р зуун болчихлоо. Шал өөр хөгжлийн төвшин байна. Тэгэд бид нар өнөөдөр модон жарландаа бийцээд хотоноос ус уучил те шанаг усаар толгоогоо угаал те ингээ явж явах энэ бол бас хөгжлөө үгүй юу гэдгийг бас харах ёстой л доо. Энийг бол зүгээр л яг энэ бүтэн одоо зохион байгуулалтаар л энэ төрийн бодлого хийгээл явсан байхгүй. Энийг одоо шүүмжлээд яриад байх шаардлага байхгүй. Энэ ажлыг эхэлсэн хамгийн чухал. Юмны эхлэл гэдэг чинь хамгийн чухал байхгүй. Энийг үргэлжлүүлээд явах ёстой. Үргэлжлүүлээд өшөө сайн боловсруулад явах хэрэгтэй. Би энэ гэр хорооллыг дахин төлөлтөнд орцоо иргэдтэй уулзаад энэ зохион байгуулалтыг хийгээ явж байхдаа бол хэд юм дээр анхаарлаа л хамгийн гол нь иргэдтэйгээ зөв харьцах хэрэгтэй. Хүмүүстэй зөв ойлгуулах хэрэгтэй. Ингээ явах юм бол асуудалгүй явж байгаа. Мэдээж яриг манай нөгөө хувийн хвшлийн компаниуд ороод тэ чадaltaй компани, чадалгүй компани байна те гаднаас мөнгө босгож ирж байгаа компани, байхгүй компани байна те бас л өөрсдийнхөө нөгөө хэр хэмжээнд одоо зохион байгуулалт хийгээл орон сууцаа одоо сая очроод дарга ярьж илээ л да нөгөө нийслэлийн орлогч дарга хэдэн айл маань орон сууцанд орчваа. Гэр орлыг дахин төлөлтөнд 1800 гэсэн үү. Тэгээ ингээд орчиж байгаа байхгүй. Энд ч өөрөө амжилт байгаа байхгүй. Бас л 1800 яндан алга болж байна. Нөгөө утаачийн алга болж байна. Нөгөө хөрсний хөрсний бохирдолчин алга болж байна тий. Энийг л бид нар жоохон бодоод бид монголчууд дандаа л ийм одоо нэг гэр хороолд амьдардаг. Гэр хороолд амьдраад ядуу хүн амьдарч байгаа биш шүү. Гэр хороолд өнөөдөр бас тэр инженерийн шуумш одоо сайн хашаа хөтөлбөр явж штэ. Энэ сайн хашаа хөтөлбөр гэдэг чинь 5 6 7 8 10-аа нийлээд зохион байгуулалтанд ороод зээл аваад нөгөө дэд бүтсээ татах зохион байгуулалтанд оруулж штэ. Тэгэд дэд бүтсээ татаад нөгөө дулаан хүүтэн халуун ус дээр нөгөө бохир усныхаа системд орчвол тэр айл чинь хөөхөн хаус барайл амьдрын штэ. Энийг л нээж өгөө яваад байгаа. Тэгээд энэ гэр ороолыг дахин төлөвлөх асуудал нь одоо сайн хашаа гэдгээрээ явна. Нөгөө гэр ороолыг дахин төлөвлөх нөгөө төлөлтөндөө ороод явна. Ингээл энэ ажил бол үргэлжлэл явна л да. Танд баярлалаа. Хоёулангийн ярилцлага цагийн түрээд дуусчихна. Тэр үзэгчдээ өнөөдөр үзэгч та бүхэндээ төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Ган Тулга уулзаж, за төрийн орон сууцны корпорац хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Таны санал зүйн ажил нь амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.